За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Вьетнам улсын цаг агаар түүнээс гадна Монголоос яг хэдийд нь хаана очих юм бол хамгийн тохиромжтой байдаг талаар бол мэдээлэл өргөхөд бол бэлэн боллоо. За ингээд бичлэглүүг орохын өмнө лайк болон subscribe дараарай. За ингээд бичлэглүүг орцгоё. За Вьетнам улсын газар нутаг дэвсгэрийн хувьд бол юм дээрээсээ доошоо юм нэлээд юм гонцгой хэлбэртэй урт байгаад байдаг. За үүнээс нь үүдээд ер нь бол цаг агаар нь бол 3 хэсэгт бол авч үзэх хэрэгтэй. За зарим газар нь нар гарч ах, зарим газар нь бороо ордог, зарим газар нь дулаахан байгаа, зарим газар нь сэрүүхэн болчиход байдаг. Тийм газар гоо. За хамгийн эхлээд хэдүүлээ болохоор Ханой буюу нийслэл хотоос нь за Монголтой хамгийн ойрхон энэ хотоос нь бол эхэлье бичлэгээ. За Ханой хотын хувьд бол аялал жуулчлалаар бол бас нэлээд том хотуудынх нь бол нэг. За тэгээд хамгийн ойрхон тэгээд аялал жуулч нэлээд хөгжсөн гоё далайн эрэг гэх юм бол энэ Хаалон гэдэг нэртэй бол далайн эрэг байдаг. За энд нь бол ийм арал маралтай дундуур нь ингээд усан ус монгоцтой ер нь явж үздэг үзэж харах юм бол ихтэй. Тийм бол далайн эрэг бол байгаад байгаа. За түүнээс гадна энэ хойшоо нэг Сапа гэдэг нэг газар байдаг. За энэ хавцаа бол байгаа бах. За тэр газрыг бас очиж ер нь бол хүмүүс бас сонирхож үзэх бол сонирхолтой байдаг. За цаг агаарын хувьд бол хамгийн тохиромжтой цаг агаар нь бол 10-аас 11 сард очих юм ер нь бол их зүгээр. За 10-аас 11 сарыг тухайн газар маань бол намар гэж бол хүлээж авдаг. За тэгээд тэнгэр нь бол нэлээд цэлмэг. За тэгээд зунтайгаа харьцуулахад бол сэрүүхэн ч гэсэн бас харьцангуй нэлээд дулаахан бол байгаад идэг. За тэнгэр цэлмэг байна гэдэг чинь бид нэр одоо чинийшээ далайн эрэг дээр очлоо гэж бодоход далайг та сайхан харах боломжтой болчихно. Үүнээс гадна энэ одоо байгалийн үзэсгэлэнт газар дээр явж байхдаа зураг хүрэг даруулах, за харж үзэхөв ч гэсэн нэлээд гоё болчихно гэсэн үг. Тэгэхээр ер нь хамгийн тохиромжтой сар нь бол 10-аас 11 сар намар шүү. За 100 нь хизээ болд юм бэ гэж та бодож байгаа бол 5-аас 8 сарын хооронд бол энд бол 100 болдог, маш халуун болдог. За тэгтээ түүнтэйгээ яг адилхан бас асар их бороо бол ороод эхэлдэг гэсэн. Тэгэхээр аялал жуулчлалаар явахд бол нэлээд тийм тохиромжгүй байдаг. За сарын үед ч гэсэн 8-аас 5 сар 5 сараас 8 сар гэдэг чинь Монголын хувьд бол ер нь нэлээд дулаараад ирсэн хойно гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо Монгол дулаарсан байхад бид нар бас ер нь ийш тийш нэг халуун явах сонирхол бол буурчдаг шүү дээ. Тэгэхээр эд одоо өвлийн үеэр одоо явбал ер нь хүүтэрс үеэр явбал гэж тооцож байгаа учраас хамгийн боломжит үйлрэл нь бол 10-аас 11 сар. За өвөл нь бол 12 сараас 2 сар буюу одоо Монголд эд хүүтэрсэн байх үед бас энэ Ханой хотын хэсгээр бол хамгийн хүүтэн цаг агаар нь одоо байдаг гэсэн үг. Тэгэхээр яг та 12 сараас 2 сарын хооронд явах гэж байгаа бол Ханой хотыг бол сонгоод имэ гэсэн үг. Ер нь бол нэлийн сэрүүхэн за тэгээ далайн эрэг мэрэг дээр очихоор ер нь тийм бие мие шараад ахаар тийм лаг супер амар халуун дулаахан гоё байна гэсэн үг бол биш шүү. Тэгэхээр 12 сараас 2 сарын хооронд бол Ханой хот биш одоо энэ доошоогоо нөгөө Хо Чи Мин, Пукок эсвэл Дананг гэсэн хотууд руу очивол зүгээр гэсэн үг. За тэр талаар бид нар дуудахгүй бол ярилцсан. За 10-аас 11 сарын хооронд амжихгүй болчлоо гэх юм бол 3-аас 4 сар бол дараагийн тохиромжтой сар байгаа. Яг энэ хэсгийг явахад 3-аас 4 сарын үед бол яг намартайгаар харьцуулбал бол арай сэрүүхэн. Гэхдээ агарын үед бол нэлээд цэвэр гоё агаартай бол болчдөг. Тэгэхээр гэр бүлээр очиж байгаа хүмүүс сайхан цэвэр агаарт байж байгаад бол ирнэ гэсэн үг. За одоо ингэж хэлээд доошлоо. За доошлоод ирэнгүүт яг төв хэсэг одоо яг энийг дээд хэсэг гэж авч үзээд за тэгээ доод хэсгийн энэ Хо Чи Мин, Пукок гэж үзэх юм бол бид нэр одоо яг дунд нь буюу энэ Дананг хот дээр ирчлээ гэсэн. За Дананг хотын хувьд бол ер нь цаг агаарын хувьд бол одоо өмнөх Ханойтой харьцуулсныг бодох юм бол хамаагүй урт одоо цаг агаар нь арай гоё үргэлжлэдэг гэсэн. За 2 сараас 8 сарын хооронд бол энэ Дананг хот маань яг энэ далайн эргийн энэ хэсэг маань нэлээд гоё цаг агаартай болчдөг. Нарлаг, цэлмэг за тэгээ цагаар нөгөө нэг халаад ирж байгаа болохоор юм чихтэй биш юм жоохон хуурайд уу те Монгол шиг юм болоод ирдэг гэсэн. Тэгэхээр бас ингээд саун сууж байгаа юм шиг одоо авах мэдрэмж нь хамаагүй бол багасч гэсэн. За 2-оос 8 сарын үед бол та хизээл бол хизээ очоод ер нь гоё гэсэн. Ялангуяа нэг цагаан сар өнгөрөөгөр нэг 2-7 хоногийн дараа ер нь явхад бол нэлээд тийм тохиромжтой бол байгаад байгаа шүү. За тэгээд хойшоо гэсэн. За 8 сар марлаа очиход Монголд угаасаа 7 8 6 7 8 сар чинь гоё юм чинь бас тэр үеэр нийш очих нь хайсан. Тэгэхээр цагаан сар өнгөрөөгөр ер нь явбал ер нь бол их зүгээр байгаад байгаа гэсэн. За нэг сонирхолтой бас мэдээлэл өргөхд бол энэ харагдаж байгаа харлал нөгөө Хайнаны Хятадын нөгөө Хайнаны харлал байгаа. За Санья гэдгээс нь бол миний хувьд бол хамгийн гоё хэсэг нь. За энэ Хакоу гэсэн нь бол нэлээд бас дайжгүй хэсэг нь бол байгаад байгаа. Гэхдээ хамгийн гоё нь бол ер нь Санья шүү. За тэгээд одоо яг Монголоос яг хүүтэрч үеэр одоо ялангуяа 12 сараас 2 сарын үед энэ Хайнаны нартлыг ингээл хүмүүс яваал одоо ингээл стори оруулаад бичлэг оруулаад эсвэл аяллаа компаниуд бас ингээл бичлэг оруулаад идэв шүү дээ. Яг го бид нар нөгөө нэг Монголоос яг эд хүүтнийхээ үед тийшээ очиж байгаа учраас нэг дулаахан байгаа даа байхгүй бид нар дулаахан санагдаад байгаа гэсэн.
Тэрнээс яг 12 сараас 2 сарын хооронд бол ер нь бол ханаа нарлын үед бол ер нь сэрүүхэн одоо тийм улирлал нь аахгүй яг халуун нь бол биш гэсэн үг. За тэгэхээр бас хүмүүс очил ингээд амар намд биш хараад супер байгаад байна үхээр миний хувьд жоохон үгүй юм шиг бол санагдаад байд. Би ханаа нарлыг нэг эд халууных нь үеэр очиход амар халуун байдаг. За яг 12 сараас 2 сарын үед бас очиж үзсэн. Тэгэхээр бол тэрнтэй харьцуулахад хамаагүй сэрүүхэн байгаад байдаг. Ер нь дээгүүр нэг бодлого явж байгаа тийм зүгээр надад санагдсан. За тэгэхээр данаагийн хувьд бол яг ханаа налаас бас нэлийн ингээд доошлоод ирж байгааг бол та анзаарч байгаа. За тэгэхээр ингээд экваторын бүслүүр нэлийн ойртод ирж байгаа учраас энэ маань бол ингээд 2 сар гараал бол ер нь л амар супер цаг агаартай болцдгоо гэдээ ойлгох болно гэсэн. Ханой ч болохоор ингээд хананаас дээш яваад байгаа л тэгэхээр ер нь бол 12 сараас 2 сарын хооронд бол сэрүүхэн гэсэн үг шүү. Тэгэхээр яг тэр цаг хугацаагийн хувьд бол ханой руу ер нь бол зориод бол тийм ээ гэсэн. Яг одоо Монголд хүүтрээд эхлэмүүдийг 10-аас 11 сарын үед бол ханой руу явуулах гоё шүү. За дунд хэсгээр бол цаг агаар нэг иймэрхүү байна. За хэдүүлээ доошлоод яг хамгийн халуун хэсэг нь очиж. За хамгийн халуун хэсэг нь болохоор яг энэ хүмүүсийн хөвчлөө очдог ерөөс хоёр газар байна. Нэг нь бол энэ Хо Чи Minh, за нөгөөх нь бол энэ Букуг гарлаа. За энийг бол сонсоогүй Монгол хүмүүс гэж бол байхгүй бах. За тухайн газрын хувьд бол ер нь 12 сараас 4 сар бол супер халуун. Тэгээд маш нарлаг. Тэгээд хамгийн хуурай улирал нь бол болж идэг. За монголчууд очоод бол үнэхэрийн яг тасархаа яг тэр одоо цаг агаар нь бол бүрэлдсэн байдаг. Та яг эд хүүтний үеэр те 12 сар гаргаал яг явхад бол яг таарна гэсэн. За 12 сар гаргаж одоо цагаан сар өнгөрсөн ч гэсэн та 3-4 сард явсан ч гэсэн энэ хэсэг маань ер нь бол гоё үйж идэг гэсэн. За тэгэхээр ер нь бол яг Монголд яг эд хүүтэрцүү үед хэрэг одоо явахаар зорж байгаа бол яг энэ Букуг, Хо Чи Minh 2 гэдэг газар бол ер нь хамгийн гоё тийм тохиромжтой газар гэсэн үг шүү. Яг эд хүүтнэрээ очиход бол хамгийн гоё гэсэн. За тэгээд 5 сараас эхлээд 10 сар руу бол ер нь бол нэг борооны үйлрэл нь эхэлждэг. За тэгээд 5 сар гэдэг уусаа Монгол одоо ингээд Монгол бас маань буцаад дулаараа эхлэх юм чинь бас нэг угаасаа шаардлагагүй болчихно. За 5 сараас 10 сар үед бол тэгээд борооны эхлээд өдөр нь ер нь бол богинохон болоод бол эхэлдэг байгаа шүү. За тэгэхээр цаг агарын үед бол нэг иймэрхүү байгаа дээ. За тэгээд ер нь бол өөр байгааг та анзаарч байгаа. Тэгэхээр яг хизээ одоо аль хот руу аялах байгаа маш сайн бодож төлөвлөж яваад явахгүй бол одоо халуун орон гэж очдөг. Яг сэрүү үеэр нь очих юм бол бас ч тийм амар гоё халуун тийм бол байхгүй байх гэсэн. Далайн иргэд дээр нь очиход нэг талаа руу орохооргүй болтол дээр нь бол сэрүүхэн болчдөг үе гэж бол эднэрт бол бас байдаг гэсэн. За ингээд энэ удаагийн бичлэгээ маань дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За тэгээ лайк болон subscribe дараарай guys. За bye.